За ер нь цэцэд хүндэтгэлтэй хандах цэцгийн шийдвэр гармагцаа биелэгдэг баг. Энэ асуудал маань ер нь ямар байгаа вэ? Энэ олонхыг хараад байхад нэг хэсэг нь бол биелүүлэг яваад ах шүү бах. Нэг хэсэг нь бол одоо цэцгийн шийдвэр юу юм баг хизээ дуртай цагтаа нөлөөж болно ч гэсэн юм шиг юм яриад ах юм. Тэгээ энэ ч одоо хууль дээдэлдэг ийм улс оронд амьдарч байгаа бид нэр. Хууль дээдлэх ёстой тэрийн одоо ажлыг зарчим нь бол энэ байдал ямар байгаа? За Батнарын гишүүн өөрийнхөө хариулж болох эрх мэдлийн хүрээнд хариулт өгөөд явъя. За Гамбат гишүүний асуултанд яг өнөөдрийнхөө яг холбогдох асуудлын хүрээнд мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн одоо яг заагдсан үүргийнхаа хүрээнд хариулъя. Тэгэхээр өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гараад за одоо Монгол Улсын дэгийн тухай хуулийн дагуу хууль зүйн байнгын хороогоор хүлээж авах талаар бат хэлэлцэж байгаа. За итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бол үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасныхын дагуу тайлбарыг нь явуулсан. За дунд судлалын хуралдаан бол 2026 оны 2 сард одоо дунд судлалын хуралдаан болоод үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарч өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хууль зүйн байнгын хороонд инхүү танилцуулж байна. Тэгээд хууль зүйн байнгын хорооны гишүүд та бүхэн үнийг хүлээж авахгүйгаа шийдээд цаашаа бид нэр явна гэж ойлгож байгаа. За тэгэхээр үндсэн хуулийн одоо олгогдсон эрхийнхээ хүрээнд та бүхэн шийдвэрлэж өгөхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч явуулдаг гэсэн. Баярлалаа.